Сонно хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр багш нь дүрсийг тэнцүү хувааж энгийн бутархаагаар бичих гэсэн хичээлийг баттгах байна. Ерөнхийдөө бол энгийн бутархааг баттгах чинь гэсэн. За дараах дүрсийг 6-ны 4-ийг будаарай гэсэн даалгавар өгсөн байна. За энэ бол бас гэрийн даалгаварт өгсөн бодлого байсан. Хүүхдүүд маань энэ дээр их алдсан учраас багш нь энэ бодлогыг дахиж оруулж байгаамаа. За урт нь 6 см, өргөн нь 4 см байх тэгш өнцөгтийг тэнцүү хуваах гэдэг. Гэхдээ хэд хуваах гэдэг нь үгүй 6 хувааж 4-ийг будах гэж байна. За 6-ны 4 гэдэг маань болохоор 6 тэнцүү хуваахыг хэлж байгаа. За бид нар дүрсээ хуваахдаа хүүхдүүд дүрсийн талбайтай андуурсан. Нэгч квадратаар хуваасан. Бүр 1 см талтай квадратаар. За тэгж хуваахгүй гэсэн. За одоо өгөгдсөн дүрсийг яаж 6 тэнцүү хувааж болох вэ? За ажиглаараа хүүхдүүдээ. За багш нь ямар ч байсан 3 тэнцүү хуваачлаа уртаа. 3 тэнцүү хуваана гэдэг маань нэг хэсэгт нь 2 см-ээр хуваасан гэсэн үг байна, тийм ээ. За тэгвэл 4 см өргөнөө голоор нь 2 см-ээр хуваахад дүрс маань 6 тэнцүү хуваагдсан байна. Одоо энэ тэнцүү хуваагдсан дүрснээсээ 4-ийг нь будаж болох уу хүүхдүүдээ? За өөрөөсөө 4-ийг нь будаарай. За өөрөөр хуваасан хүүхдүүд байна уу? За багш нь өөрөөр нэг хуваасан байгаа ажиглаарай. Яаж хуваасан болоо? Зүйтэй яаж хуваасан юм шиг байна уу? 1 см-ээр за өргөн тишийг нь хуваасан байна. Ингээд тоолоод үзвэл 1 2 3 4 5 6 тэнцүү хуваасан байна. Үүнээс 4-ийг нь будаж болох уу хүүхдүүдээ? Болно шүү дээ. За өөрөөсөө бие даагаад будаарай. Тэгэхээр 6 тэнцүү хуваахдаа яаж 6 тэнцүү хувааж болох нь байна. За одоо хэдэн будаагүй хэдэн дүрс үлдсэн бэ гэдгийг тооцоолъё. За эхлээд бид нар хуваахдаа 6-ны 6 байсан. 6 дүрс хуваасан байсан тийм ээ. 6 тэнцүү хуваагаад түүнээсээ 6-ны 4-ийг будсан. За тэгэхээр нөгөө хуваасан дүрснээс нь маань хасагдаж байгаа хон тийм үү? За ингээд 6-ны 2 дүрс үлдсэн байх нэ. Бодлогыг ажиглаарай. Тал нь 8 см талтай квадрат дүрс зураарай. Түүнийхээ 4-ний 3-ыг будаарай. Хэдэн хэсгийг будаагүй үлдсэн бэ гэсэн бодлого байна. За тэгвэл дэвтэр дээрээ та нар 8 см талтай квадрат дүрс зурх нь байна. За багшаасаа түрүүлээд зураарай хүүхдүүдээ. За багш нь 8 см талтай квадрат дүрс зурчихлаа. За одоо яаж 4 тэнцүү хувааж болох вэ? За багшаасаа түрүүлээд 4 тэнцүү хуваагаарай. За багш нэг ийм байдлаар хуваалаа. За өөрөөр хэлбэл 8 см-ээрээ 2 см-ээр нь нэг талыг хуваачихлаа. За ингээд тоолоод үзвэл 1 2 3 4 тэнцүү хуваагдсан байна. За мөн одоо нөгөө хэвтээ ингэж 2 см хэвтээ хувааж болох уу? За болно. За ингээд дараа нь өөр бас нэг байдлаар багш нь хуваасан байна. За ажиглаарай. 8 см-ээрээ 4 см-ээр нь 2 тэнцүү хуваажлаа. За нөгөө эсрэг талыг нь бас ахаад 2 см-ээр 2 тэнцүү хуваалаа. Ингээд дүрс маань 4 тэнцүү хувааглаа. Үүнээс 3-ыг будаж болох уу хүүхдүүдээ? За болно. За өөр бас ингэж хуваасан хүүхдүүд байж болох юм. За ажиглаарай. Яг ижилхэн 4 тэнцүү ижилхэн дүрс үүсэж гин хүүхдүүдээ? Үүссэн байна. Үүнээс 3-ыг нь будаж болох уу? Болно. За тэгвэл янз бүрийн байдлаар 4 тэнцүү хувааж болох нэ. Гэхдээ хуваасан дүрс маань яг тэнцүү дүрс байх ёстой гэдгийг анхаараарай хүүхдүүдээ. За одоо хэдэн хэсэг нь будаагүй үлдсэн бэ гэдгийг тооцоолъё. За 4-ний 4-өөс 4-ний 3-ыг нь будсан. Хэдэн дүрс будаагүй үлдсэн бэ гэхээр ямар үйлдэл хийх бол хүүхдүүдээ? За зүйтэй хасах үйлдэл хийх нь. Ингээд 4-ний 1 нь үлдсэн байх нэ. За өөрөөсөө бие даагаад 4-ний 3 хэсгийг нь будаарай. За энэ гэрийн даалгаварт өгсөн нэг бодлогон дээр
багш нь ярилцах гэсэн бас зебруудын нийлбэр нь дөрвтэй тэнцүү байх бүх 3 оронтой тоог бичээрэй гэсэн байсан. За багш нь жишээ болгож 2 бодлого оруулсан байсан. 103 гэдэг тоо маань 1 тэг 3-ын цифрээс бүтэн. Энэ цифруудын хооронд нэмэхэд 4 гарч байгаа. За мөн 112 гэдэг тоо маань 1-ийн цифр 2 удаа 2-ын цифр ороод цифруудын нийлбэр нь 4 болж байна. За тэгвэл одоо энэ саяын зохиосон тоонуудынхаа арын цифруудын байрыг солиод дахиад тоо үүсгэж болох уу хүүхдүүдээ? За болох нь шүү дээ. Өөрөөр хэлбэл 130, 121 гэсэн тоонуудыг үүсгэж болох нэ. За одоо цифруудын нийлбэрийг олж болох уу хүүхдүүдээ? Зүйтэй цифруудын нийлбэр нь 4 гарч ийн тийм ээ. За тэгвэл одоо дан 100-тай тоо зохиосон бол одоо 200-тай тоонуудыг үүсгэж болно шүү дээ. За 2 дээр хэдийг нэмбэл 4 болох вэ? Өөрөөр хэлбэл 2-ыг нэмэхэд. Тэгвэл 202 гэдэг тоо зохиож болно. 222 гэдэг тоо зохиож болно. Сүүлийн 2 тооныхоо байрыг сольж чинь тийм ээ. За мөн 211 гэдэг тоо зохиож болно. Тэгвэл 200-аас 3 тоо үүслээ. За 300-аас 301 3 дээр 1-ийг нэмэхээр 4 болдог. За мөн энэ 2 тооныхоо арын байрыг солих юм бол цифруудын байрыг соливол 310 гэдэг тоо үүснэ. Өөрөөр хэлбэл 300-аас 2 тоо үүсэж байна. За 400-аас ганцхан тоо үүснэ. Ягаад гэвэл 400 дээр тгийг нэмбэл 4 өөрөө гардаг учраас 400 гэдэг 3 оронтой тоо зохиож болно. За 4 оронтой тоог бол зохиохгүй. Ягаад гэвэл өгүүлбэрт минь 3 оронтой тоо зохиогоор гэсэн байсан шүү дээ. За тэгвэл нийтдээ 10 тоо үүсэж байна. За дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай. Багш нь нийт 5 бодлого өглөө. За 2 дугаар бодлогыг багш нь тайлбарлаж өгье. Дорнодод шөнө хас 2 хэм өдөр 5 хэм байсан бол хэдэн хэмийн зөрүүтэй байна вэ гэсэн байна. За энэ бодлогыг бодохдоо эерэг сөрөг тоон шулуунаа зураад хуваараа бас тэмдэглээд дээр нь өнөөдөр байгаа шөнө хас 2 хэм өдөр 5 хэм байгаагаа тэмдэглээд за тэгээ бид нэр алхмаар ингээд тоолдог шүү дээ хүүхдүүд тийм ээ. Тэгээ хэдэн хэмийн зөрүүтэй байна уу гэдгийг гаргадаг. За энэ аргаараа гаргана шүү. 4-5 дугаар бодлого нь энэ байна. За багшдаа хичээнгүлэн хийгээд багшдаа бодолтоо илгээгээрэй хүүхдүүдээ. За гэрээсээ гаралгүйгээр дэглэмэн сайтар сахиараа. Өөрийнхөө дархлааг дэмжих витамин жимс сайн идээрэй.